Өнгөрсөн 2018 онд цагдаагийн байгууллага хоногт 1700 цагт 70 гэмтэрэг зөрчлийн дуудлага буюу нийт 621,647 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 33.7% нь буюу 36,220 гэмт хэрэг байсан байна. За энэ нь 2017 оныхоос 3,961 гэмт хэрэгээр буюу 12.3% өссөн дүн гэдгийг цагдаагийн ерхий газраас дуулгалаа. Бүртгэгдсэн гэмт хэрэгүүдийн 62% нь хулгай, заллин, дээрэм, 25% нь бусдын бид санаатаагаар гэмтэл учруулах хэрэг байсан байна. За түүнчлэн бусдыг зодох, хүчиндэх, эд зүйлсийг нь хулгайлах, заллих, хүүхдийг хүчирхийлэх, авилга авах, өгөх, үндэсний аюулгүй байдалд санал хийх, цэргийн албаны эсрэг гэмт хэрэгүүд 3.7%-аас 3 дахин өссөн таагууд үнэтэй гарчээ. Дээрх гэмт хэрэгүүдийн улмаас нийт 934 хүн нас барж, 33,566 иргэн хохирч, 9,283 хүн гэмтсэн харамсалтай үзүүлэлт байна. За нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг бас мөн 3,700 орчим хэрэгээр буюу 16.9%-аар, за аймаг орон нутагт бол 231 хэрэгээр буюу 2.2%-аар нэмэгдсэн гэсэн ийм ерөнхий статистик үзүүлэлт байна. За улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 70% нь буюу 23,600 гаруй хэрэг нь манай Улаанбаатар хотод бүртгэгдсэн байгаа. За үлдсэн хувь бол 29% нь аймаг орон нутагт үлдэгдэжээ. 29% гэдэг бол 10,500 орчим гэмт хэрэг байгаамаа. За одоо өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийг хөнгөн хүнд гэж хоёр ангилд хуваадаг болсон. Энэ хууль өнгөрсөн 2017 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлээд мөрдөгдөд явж байгаамаа. Тэгэхээр энэ хоёр ангиллаар нь гэмт хэргийг хувааж авч үзэх юм бол нийтдээ 78 орчим хувь нь бол хөнгөн ангиллын гэмт хэрэг байна. Харьцангуй хор хохирол багтаа гэж ойлгож болно хөнгөн ангиллын гэмт хэргийг бол. За үлдэж байгаа 22% нь хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна. За нийтдээ улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 51.3%-ийг нууц тал дараагаар буюу хэн үйлдсэн тодорхойгүй, бүртгэгдэх үедээ хэн үйлдсэн этгээд нь тодорхойгүй байсан гэмт хэрэг эзэлж байна. Түүнчлэн өнгөрсөн онд 16,389 хүн гэмт хэрэгт холбогдсон шалгагдаж ял шийдгээ сонсчээ. Тэдний 2,218 нь эмэгтэй, 956 нь хүүхэд байсан. Насны хувьд гэмт хэрэг үйлцэх хүмүүсийн 41.5% нь 18-аас 29 насны эрхэлсэн тодорхой ажилгүйд залуучууд байсныг онцолж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд хүүхэд залуучуудыг гэмт хэрэг зөрчилд өртөх, үйлдэлээс нь урьдчилан сэргийлэх хүрээнд ажилласан байгаа юм. Тэгээ өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээнүүдийг эргээд харахтаа зэрэг ер нь бол хүүхэд хамгааллын чиглэлийн асуудал дээр бид их онцгой анхаарсан байна гэдэг. Тухайн бол өнгөрсөн онд хуулийн мөрдийн 21 хүүхэд хамгаалал, бяцхан зорчигч, захин орчин зөв болгоё, амфран дэдэр гэсэн аюунуудыг зохион байгуулсан гэдэг. За энэ зохион байгуулж явах явцад бол гэмт хэрэгүүд бол буурч байсан. Иргэд олон нийт идэвхтэй дэмжлэгтэй байсан гэдгийг бас тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Тэгээд энэ ирэх 2019 онд өмнөх жилийн мөн үе болон цаг үе, сар улирал, гэмт хэрэг үлдэгддэг нөхцөл байдалд нь тохируулсан усан сэргийлэх ажлуудыг бол бас зохион байгуулж явна гэдэг. Гэмт хэрэг үйлдсэн өдрийг нь авч үзвэл нийт гэмт хэргийн 30.5% нь даваа мегмар, 15% нь баасан гарагт. Хугацаагаар нь авч үзвэл нийт гэмт хэргийн 30.5% нь шөнийн 22 цагаас 06 цагийн хооронд үйлдэгдэж байгааг тогтоожээ. Тиймээс цагдаагийн байгууллага өнгөрсөн оны гэмт хэрэг үйлдсэн газар, өдөр, цаг зэргийг үндэслэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудаа чиглүүлж ажиллана гэдгийг хэлж байлаа.